Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хэмнэл радио 91.7-оос эрхлэн явуулдаг Иргэн бие аврагч эрүүл мэндийн анхны дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээд өнөөдөр манай эрүүл мэндийн нэвтрүүлэгт маань урилгаар хаан дөрвийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн хэмж бэлгүүн маань оролцож байна. Тэгээд бэлгүүн эмчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд урд чинь жижүүртэн хоосон гэсэн. Тэгээд жижүүрээсээ тараад тэгээд өнөөдөр манад бас шууд ярилцлаганд орохоор ирсэнд маш их баярлалаа. Тэгээд урчин хэр хоногдоо. За юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Урчин 50 онсон гайгүй. Ер нь хүүхдийн өвчл ер нь хэр их байна? Ер нь бол багассан байгаа. Багассан байгаа. Хөдөлгөөн харсантай холбоотой. Хөдөлгөөн харсантай холбоотой багасчихсан байгаа. Тэгээд ер нь одоо энэ хавар намрын урилал болоод эхлэхээр ер нь хүүхдүүд шингээ алдал суулгалт төвчтэй хүүхдүүд аягүй их эмнэлэгт ханддаг. Ер нь сүүлийн үед бол суулгалт төвчин их гарч ийн гэсэн. Тийм учраас хоёлоо өнөөдрийн сэдэв маань бол суулгалт төвчин байгаа. Тийм учраас суулгалтын талаар ярих шаардлагатай болоод өнөөдрийн сэдвээ хөндөж байгаамаа. Тэгээд за суулгалт төвчин хүмүүс ингээд хүүхдүүд маань шингээ алдаад бөөлжөөд гэдэг. Одоо жишээлбэл сүүлийн 7 хоногт манай ингээл миний таньдаг хүмүүсээс ингээл байнга ярьж байгаа хүмүүс нь дандаа манай хүүхэд ингээд бөөлжүүдийн суулгаад шингээ алдаад байна гэсэн тийм байдлаар ярьж байгаа байхгүй. Тэгээд ямар шин тэмдэг илэрсэн үед бол суулгалт төвчин гэж үздэг юм бэ? За ерөнхийдөө бол суулгалт төвчин маань олон янз байгаа. Тэгээд хүүхэд яг хоолнд одоо унтаа намаа болох, хуулигнах, 50 бас болох тий. Хоолндоо дургу болох, мөн халуурах, олон удаа шингэн усрахыг баах зэрэг шинжүүд илэрдэг. Мөн тустай баах бөөлж шинжүүд бас илэрдэг байгаа. Тэгээ илэрх юм бол эцэгчүүд эмчит хандах хэрэгтэй. Зүйтэй. Угаасаа тэгэл яг хүүхдүүд ингээл унтаарсан, номорсон, тэгээ халуурсан бүлээрсэн. Тэгээ тэр нь өөрөөс нь шингэн алдаад байгаа шүү дээ. Хүүхд шингээ их алдах юм бол одоо шингээ алдагдлын тэ хүндийн байдал одоо шок гэдэг зүйлд бол ордог гипоvolemic шок гэж бид нар ярьдаг шүү дээ. За тэрнээс урьдчилан сэргийлэхийн тулд эмнэлэгт зайлшгүй хандах хэрэгтэй байдаг. Тийм учраас яг энэ дээр нэг зүйлийг би нэг тодруулмаар өдөрт яг хэдэн удаа яг шингээ алдах юм бол хүүхдийг яг суулгалттай одоо шингээ алдaltaй гэж үзээд байгаа юм байна. Суулгалт гэдэг маань ер нь бол одоо хоол боловсруулах хотод гисний үргэлжлэл явагдаа тий. Баасны найрлага бүтэц зөөрчлөгдөж хоногт 3-аас дээш суулгахыг бол суулгалт гэдэг байгаа. Бөөлжөөд бас давхар тий. Яг зүйтэй. Шингээ алдах. Тийм шингээ алдаад. За тэгээд хоёлаа ер нь эцэгчүүдэд зориулаад ер нь яг суулгалтын үед одоо хүүхдэд одоо ингээ халуурж бүлэрнэ гэсэн бас яг эцэгчүүд яг ингээд нэг ийм шинж тэмдэг болтлоо ингээд гэртээ байлгүйгээр яг хүүхд ингээд шингэн ингээд нэг алдаж эхэлж штэ. Одоо нэг 3-аас 4 удаа шингээ алдах. Тэгээд тэр нь ингээд цаашраад ингээд даамжаад хүүхд ингээд хоолндоо дургу болоод эхэлж байгаа. Тэнгууд нэг хүүхдэд нэг зөөрүүд нь ингээд эхэлж бүр улам нэмэгдэж эхэлдэж штэ. Одоо жишээлбэл хүүхэд одоо нүдэнд хонхох ч юм уу одоо жишээлбэл нэраа хүүхдүүд бол зулаа хонхох гэл ийм шинжтэй тэмдгүүд илэрдэг хайрсны унаас эдэргээд энийг та бүр ингээд гоё дэлгэрэнгүй тайлбарж байгаа. Яг гоо тийм эцэгчүүд ер нь бол хүүхдээ сайн үнэлдэггүй юм шиг санагддаг тий. Ингээд ерөнхий байдлыг юу ажиглаад хүүхд ямар хуу байна ер нь хэвийн үед хүүхд чинь ингээд цоглог гүйж байдаг шүү дээ тоглог гүйждэг. Тэрнээсээ одоо эсрэг буюу тий хүүхд чинь ер нь бол орчиндоо сонирхолгүй, орчны сонирхол муу болно тий. Хувилгын 50 бас тэгээд хүүхд чинь хоолндоо дургу, хөхөндөө дургу, хөхөө идэхгүй эсвэл ингээд нэхэж уугаад тий. Тийм нэхэж ховдголж уугаад мөн хүүхэд нүд нь ингээд гаргалаад хонхоод шүү дээ тий. Тэр шинжүүд нэраа хүүхдэд бол зулаа хонхох. Зулаа бол ер нь бол хэвийн үед бол ингээд одоо яс тийм энэ зөөлөн хэсэг хоёр маань ингээ хэвийн үед бол баган зэргийн хонхоо байдаг. Суулгалтын үед бол нэлийн хонхоогоод ирчдэг байгаа. Шингээ их алдаад ирэх үед. Тэгээд энэ бол бүр ингээ зулаа хонхоотлоо, нүд нь ингээ хонхоотлоо гэж хүүхд бүр нэлийн шингээ алдсан байна гэсэн үг шүү дээ. Тэгээд уруул нь улаагаад амгалдаа, тэгээд хилний өнгөр тогтоод. Тэгээд уламыг шингээ алдаад эхлэхээр халуураад эхэлдэг тийм. Халуураад эхэлнэ. Тэгээд хүүхэд амьсгаадаа л тийм. Ер нь тэгээд ингээд сүүлийн үед одоо ингээд яг эмнэлэгт хандж байгаа хүүхдүүд шингээ алдалтай хүүхдүүд ирээд шүү дээ. Тэгээ яг ямар үедээ бол хөвчлээ ирж байна. Бүр их алдсан үедээ ирж байна уу? Ер нь ингээд янз бүр. Зарим аав ээжүүд бол яг эхлэнгүүд нь ирдэг. Ирж үзүүлээд зөвлөгөө аваад гэрээр эмчлэх боломжтой бол зөвлөгөө явуулдаг байгаа. Зарим хүмүүс бол
шок олж орж ирдэ шүү дээ. Гиповолемик шоктой хөвтөрлө орж ирдэ шүү дээ, тийм байдалд хүрэгцэн. Тийм байдал хүрэгдэх. Тийм. Ер нь бол эцэгхийн анхаарал болгоомж аюу өндөр байх хэрэгтэй. Тийм боловсролын төвшмөд одоо эрүүл мэндийн боловсролоо өөртөө сайн дээшлүүлж байгаа хэрэгтэй тийм. Тэгэхээр яг манай нэвтрүүлгийн яг гол зорилго бол одоо яг энэ баггүй. Ард иргэдэд эрүүл мэндийн боловсролыг яг зөв яг эмч нараасаа ингэж хүргэх ийм нөхцөлийг бүрэлдүүлж байгаа. Тийм учраас бид бүхний ярианаас эцэгчүүд маань бол яг ямар үед те эмнэлэгт хандах уу, ямар үед гэрээрээ асар цуглах вэ гэдгийг бол бид бүхний нэвтрүүлгээрээ бол гол зорилго бол дэвшүүлж бол гаргаж ирж байгаа. Тэгээд ямар тач ингээд эцэгчүүд маань хүүхэд ингээд шингээ алдаад өдөрт 3-4 удаа тэр байдгаа бүр цаашлаад шингээ алдалт нь одоо цустаа байх ч юм уу те ийм байх юм бол хурдан эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Харин шингээ алдалт нь одоо хүүхэд нь одоо шингээ алдалтын зэрэгт ороогүй зүгээр өдөрт 3-4 удаас шингээ алж байгаа юм бүр ингээд хүүхдүүд ингээд шингээ алдсан ч гэсэн ингээд цоглог ч юм уу хоол унданда хэвийн ингээд ийм байхад бол ямар зөвлөмж өгөх вэ? Тийм шингээ алдалтгүй суулгалтын үед бол эцэгчүүд гэрээрээ тий нөгөө хорсоол буюу шингэн зэлбэг тавсны усмлаа ердийнхөөс одоо хүүхдийнхээ уудаг шингээ ердийнхөөс 2 дахин илүү өгөх хэрэгтэй. Хэрвээ 2 наснаас доош хүүхэдтэй та байх юм бол одоо суулгалт бүрийн дараа бөөлжил бүрийн дараа 50-100 мл-ээр халбагдаж уулгана. За хорсоолоо найруулахын тулд хүмүүс маань алддаг юм нь баримжаал найруулад идэг. Тийм гол нь баримжаалахгүйгээр яг одоо яг 200 мл найруул гэсэн бол яг 200 мл-тэй найруулж өгөх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь бүлээнээр нөхөхгүй хүмүүс нөө хүүтэн болгочоод ингээ хүүхдээ ингээ угжаад идэг, цутгаад идэг тий. Тэр бол ерөөсө шингэн нөхөлт биш. Тэгээ хэрвээ 2 наснаас дээш хүүхэд байх юм бол суулгалт бүрийн дараа 100-аас 200 мл-ээр хүүхэдтэй аягаар очуулж уулгах хэрэгтэй. За тэгэхээр яг эндээс бид бүхэн нэг гол эцэгчүүдэд зөвлөж байгаа зүйл маань бол хорсоолыг яг шингэн алдалттай хүүхдүүд маань яг ингээд нөгөө шингэн алдалтгүй суулгалт гэж байгаа шүү дээ. Яг энэ үед энэ ингээд даймжрах юм бол цаашгаа шингэн алдалт болоод байгаа шүү дээ. Тэгээ үүнээс нь сэргийлэхийн тулд хамгийн гол нь хорсоол шингэн зэлбэх. Хорсоолоор шингэн зэлбэх зүйл болж байгаа. Тэр нь бол сая бүр маш гоё хэлж өглөө. Хорсоолыг хэрхэн яаж найруулж байгаа талаар. За тэгээд би нэг жишээ ярьж өгье. Жишээ ярмаар санагдчихсан. Манай хаа дургийн эмнэлэг дээр ингээд бид нар ингээд ажиллаад байсан чинь тухайн үед бол маш их хүүхдүүд ирж байгаа байхгүй. Одоо бол яг хөл хөдөлгөөн 2020 коронавирусоос болоод ер нь сургууль цэцэрлэг орохгүйгээ болоод ер нь хүүхдүүдийн өвчлөл маш багассан шүү дээ. Яг тухайн үед бол ер нь л хүүхдийн өвчлөл маш өндөр байсан. Яг тэгэхэд бол яг надад нэг шок төгт орж ирчихсэн байхгүй. Бүр нүд нь хооцсон, арьс нь бүр ингээл бүр шавшиг болсон. Бүр ингээл барайл ингээл тавихад чинь нөгөө хүүхдээ чинь арьс нь бүр ингээл тэнийж өгөө. Уул нь 2 секундын дотор ингээл буцаал хүүхдээ арьс бол тэнийж өгч түүний арьс. Тэгтэл бүр ингээд бүр нүд нь хооцсон, бүр аимшиг морчиж байгаа ухаа цайцсан. Тэгээ бүр аимсгаадсан. Тэгээд тэр хүн маань яасан бэ гэхлээр яг эмнэлэгт ингээд ирсэн чинь маш их хүмүүс очтой байсан. Тэнгуут л за энд үзүүлж чадахгүй юм байна гэж буцаа авсан байгаа. Буцааж явсан гутлаа хараагүйчдийн төв дээр очиод хүүхдээ толгойг нь бариулсан гэдэг байхгүй. Толгойг нь бариулчаад тэгсэн чинь хүүхэд нь бөөлж шингээ алдаад байсан. Тэгсэн чинь буцаад үрээд ирсэн. Буцаа эмнэлэг дээр ирсэн чинь дахиад олон хүн уулзж байхгүй. Тэнгуут л нөгөөдөг чинь за энэ бүтэхгүй юм байна гэж гэр лугаа харсан. Тэгээд 1 хоног алдсан баг. Тэгээ маргааш нь нөгөө хараагүйчдийн төвийнхөө нөгөө нэг барай толгой тархин хөдөлсөн байна гэдэг толгойг нь барьсан маргааш ирж бариулаарай гэсэн юм шиг. Тэгээд нөгөө хүн дахиад хараагүйчдийн төв дээр очив. Тэгээд дахиад манай эмнэлэг дээр ирсэн. Тэрнийхэн дараагаар хүүхэд нь ингээд сонирн болоод байсан юм байна л да. Гэсэн ч шууд орж ирээгүй байхгүй. Яг л үүдэн дээрээс манайх үүдэн дээрээс л буцаад яваад. Тийм готлоо гэртээ байжгаад өрхийн эмнэлэг дээр очиж үзүүлээд өрхийн эмнэлгээс манайх руу ялтаж ирж байгаа байхгүй. Тэгэл ороод ирсэн чинь хүүхэд мөн бараг л амьд тэнсэн байдалтай шокт орж иж байгаа. Тэгээ тэр хүүхдэд бол бид бүхэн бол хурдан арга хэмжээ авсхээний залтаар бол тэр хүүхдийг аварж байгаа. Тэгээд эцэг эхчүүд иймэрхүү байдлаар бас нэг алдах гаддаг тал байдаг ингээ хайхрамжгүй ч юм уу тийм. Тэгээ хүүхэд нь ингээд бүр унтаарад тэгээд яг манай эмнэлэг дээр орж ирэхдээ өрхийн эмчтэй орж ирж байгаа. Өрхийн эмчтэйгээ орж ирэхдээ бүр ингээд хүүхэд нь бүр унтаарцсан тийм. Тэгээд энэ дээрээс би ингээд ард иргэдээ эцэг эхчүүдтэй зөвлөхөр нэг зүйл. Танаа хүүхэд чинь ямар нэг өвчин туссан бол ямар ч үсэн эхлээд өрхийн эмнэлэгтээ хандаа. Өрхийн эмнэлэгтээ хандаад үнэхээр танаа хүүхэд чинь аюултай шинж тэмдэг илэрсэн. Эмнэлэг тэмдэг залттай байх юм л эмнэлэгтээ ирж хэвтэн. Гэрээр эмчлэх шаардлагатай бол гэрээр эмчилнэ. Гэтэл бас нэг зарим эцэг эхчүүд ингээд
нэг жоохон бөөлжгөөгүй жоохон суулгаагүй шууд ирдэг тийм хүмүүс бас тийм. Тэнгуул тэнд чинь маш олон халдвартай хүмүүс. Тэгэхээр яг халдвартай хүмүүсүүд дээрээс нь нэмэл нэг хүүхэд нь барыг зүгээр байж хахад нь бол дээрээс нь өвч авах гэдэг тийм хандлага байдаг. Тэгэхээр энийг бас нэг зэгцлээд нэг ингээд нэг гоё болгочмаар санагдаад байна. Тэр нь болохоор эхлээд ингээд шинж нэмдэг нэлэрсэн бол өрхтэй хаандаа эсвэл зөвлөгөө аваад 103 лууцтай зөвлөгөө аваад ингэснийхэн дараа бас хүүхдээ эмчлүүл бас зүгээр юм болов. Тэгээ бүр ингээ хүндрүүлчихэд ирэхгүй байгаасаа гэдэг зүйлийг л хэлмээр. За тэгээд ер нь суулгалтыг дотор нь бол ингээд хэлбэрээр нь бол зочмог архаг цусан суулгах гэж олон янз байгаа шүү дээ. Бараг 25 хүмүүс хичээр ингээд үүсгдэг гэл. Тэгэл ротовирусээс бол шинэ алдаа л байдаг. Тэгээд энэний ялгааг яг зочмог нь одоо ямар байдалтай илэрдэг. Архаг болчоор одоо яагаад байгаа ер нь хэд хоног одоо үргэлжилт юм болоо энэний талаар та жоохон дэлгэрүүлж байна. Ер нь суулгалтыг дотор нь цочмог архаг цусан суулгалт гэж ангилж байгаа. Тэгээд цочмог суулгалт нь бол ер нь генет эхэлнэ. Генет хүүхэд одоо устаа баах, усархаг баах тий. Тэгэл буцаад нөгөө дээрийн дурдсан шинжүүд илэрх. Энэ нь бол 14 хоног дотор үргэлжилдэг байгаа. Тэгээд цочмог суулгалт маань дотор болохоор 3 янз байдаг. Нэгдүгээр болохоор бич хам шинж, хоёрдугаарт ротовирусны суулгалт. Тэгээд гуравдугаарт цочирсан эзний хам шинж гэдэг ийм 3 ангилж байгаа. Тэгээд ер нь бол архаг суулгалт гэдэг нь болохоор 14 хоногоос дээш буюу тий хүүхдийн биеийн ерөнхий биеийн байдал гайгүй нэг ахтар шингээ алдалт нь орохгүйгээр үргэлжилсэн байдаг. Тийм цусан суулгалт бол цус залхахтай баах. Энэ нь бол бас халдвар шигээлийн бактериар үүсгдэг учраас халдвартай. Тийм эцэгчүүд бас төдийлөн мэддэггүй. Тэгээ 100 гэсэн одоо халдвартын төрөн дугаарыг мэддэггүй шүү дээ. Тийм хүмүүс шууд манайх руу хүрээд ирдэг, хэвтэнгээд хүрээд ирдэг. Тийм тэгэхээр энэ манай тийм дүүргийн эмнэлэгт бол халдвартын эмнэлэг биш. Тийм эн чинь бол тийм зүгээр ердийн тийм халдвар төвчтэй хүүхэд авах эмнэлэг биш учраас тэгээ андуураа түрээд ирэх тохиолдол их байдаг л да. Ер нь бол эмнэлэг дээр ингээ андуурагдаад ирж байгаа тохиолдол аягүй их байдаг шүү дээ. Энэ сүүлийн үед хэр энэ байна зөндөө байна. Өчтөр жишээ нь тэр 2 цусан суулгал орж ирсэн. Нэг нь бол бас хөдөө хүүхэд нь ээж агаад 2 хоног тустай баасан байгаа. Тэгэхэд тэр ээж бол ерөөсөө манай хүүхэдтэй байгаа гэж үж болоог юм шиг орж ирж илээ. Тийм 3 хоног халуурсан. Тэгээ айхтар та одоо яаралтай хэвтэх хэрэгтэй гэж явуулсан. Яаралтай явуулсан бичээд тий. Тэгээд одоо цусан суулгалтын үед ингээл амар өндөр халуурал хүүхэдтэй татах аюултай яваад идэв шүү дээ. Тэгээд энэ дээр эцэгчүүд маш анхаарах хэрэгтэй. Танаа хүүхдийн баасанд нь ингээд цусан судал ингээд үзэгдэл юм бол та 100 гэсэн дугаар руу холбогдоод 100 гэсэн дугаараас та зөвлөгөөг авах хэрэгтэй. Тэгээ бүр боломжгүй бол халдвар дээр очиод бол үзүүлэх боломж байдаг. Гэхдээ хамгийн ихэнд үзүүлэх нэгж маань бол өрхийн эмнэлэг байдаг учраас өрхийн эмнэлэгтэй хандах хэрэгтэй. Энийг бүр яс махандаа шингээж ойлгоорой. Харин тийхгүй бол болохгүй гэдэг нь тийм. Жишээлбэл дүүргийн эмнэлэг дээр одоо цусан суулгахтай хүүхдийг хүрээд ирэнгуут л зүгээр ингээ вирусын гаралтай шингээ алдж байгаа тийм хүүхдүүд маань одоо цусан суулга маань халдвартай байдаг учраас андуурд тохиол зөндөө байгаа уу тийм. Тийм тэгээд бас ингээл тэнд өвдөг байгаа хүүхдүүдээр бас нэг өөр өвчин ингээл өгвөл ингээл явахаар ингээл нэг байсан бол 2 болоод 4 болоод тэгэл шууд ингээд даблдал өвчтөн штэ өвчин чинь. За тэгээд ямар ч байсан ийм сайхан зөвлөгөө өгж байгаа бэлгүүний эмчлээ дахин талархаж байна. Баярлалаа. Та бүхэндээс баярлалаа. За тэгээд энэ суулгалт төвчнөөс хэрхэн яаж урьдчилан сэргийлдэм юм болоо? Суулгалт төвчнөөс урьдчилан сэргийлэхэд бол ер нь бол одоо энэ чинь бол үүсэгч ням вирус бактери байгаач тийм ээ. Эдгээр хамгийн одоо үржих магадaltaй хүнс гэхээр сүү махан хоол ногоо байд юм байна. Тэгэхээр одоо манайхан бүгд л хэрглэж байгаа штэ. Тэгэхээр айгүй сайн болгож хугацаагийн сайн гарч те зөв горомд хадгалах хэрэглэхдээ угааж сайн хэрэглэх те сайн болгож хэрэглэх хэрэгтэй. Мөн гараа маш тогтмол угааж хөвшгэн зүгээр зөв. Тэгэхгүй бол жишээ нь сартай хүмүүсийг бол хүмүүс бол нөх угаагаад идэх ш гарын те бид нар хамаагүй хүрээл үнсээл ингээл байдаг. Тэгэхэд бол өдөрт бол дор хаяжтай 3-4 удаа самдаа дугаачхад бол уг нь бол бидний хийх ёстой зүйл ахгүй тий. Тэгэхээр энэ яг ингээл хаврын үйлрэлт чинь ингээл хамаг юм хийсэл хамаг юм жоохон муучих гэдэг халуун хөрөөл нэг халаал ингээл тэнгууд хүмүүс чинь ингээл гинт гадаа ингээл гараал хам хувцааны имдлээ тэгэл өвчин тусаа анхаарал сулраал тий. Тэгэл ингээл хаврын сундрам хөдлөд байна. Яг энэ үедээ алчих гэдэг. Яг энэ үед чинь
Яг суулгалт өвчин чинь ингээл гар хөл амны өвчин болол яваад гэж. За тийм ямар ч байсан гараа хариуцах гэж байгаа шүү дээ. Гараа сайн цэвэр байлга гэдэг үднээсээ ямар ч байсан хоёулаа гараа хариуцах чи. Хүмүүстэй хэрхэн яаж гараа угаах уу гэдэг талаар нэг жоохон зөвлөмж өгье те. За. Одоо энэ ер нь сүүлийн үед нөгөө коронавирусээс болоод ер нь хүмүүс маск зүүх нөгөө гараа хариуцах тал дээр бол болж байна уу? За таханаж байгаа юм чиг. За. Ер нь бол гараа хариуцахын тулд энэ алганы хонгор дээр дүүртэл нь энэ гараа хариуцах бодисоо авнаа эхлээд. За аваад бүтэн гараа ингээ бүтэн түрхчих. За ингээ түрхснийхаа дараа дараалал байгаа тий. Гараа хариуцах дараалал байгаа. За эхлээд гарынхаа салааны артлаас эхэлнэ. Энийг бол ер нь бол нэг 30 секундэд багтааж хийх хэрэгтэй. Тэгээ хоёр гарын алга ар. За тэгээ ингээ салаа. За тэгээд хорон үзүүрүүд байгаа хоёр гарын хорон үзүүрүүдийг сайн ингээд бактери арилж байна гэж бодоод тэгээ дотроо бодоод арилгах хэрэгтэй. За тэгээд тэгэхээр яг энэ хэсгийг үлддэг юм байна. Энэ хэсгийг их үлддэг юм. Тийм учраас энэ хэсгийг эрхийн уруугаараа сайн ингэж өгөх хэрэгтэй юм байлээ шүү. За тэгээ хамгийн сүүл нөө доторт тийм хорооны мөнгөний үзүүр их бас халдвартай болчих гээд байдаг тийм. За тэгээд дараагаар нь бол бугуйсгэ. Ингээд сайтар хариуцсан байхад ер нь суулгалт өвчнөөс ер нь хол байгаад идэв шүү. Би ингээд хэлдэг байхгүй яг ингээд маа дээр орж ирсэн үйлчлүүлэгчтэй ер нь хэвчлэн ер нь ямар ч өвчний үед гарны ариун цэвэр тий гарны ариун цэвэр маш өндөр байхад л ер нь өвчин юмгээс ер нь нэлээд хол байд юм шиг санагдаад байна. Тэгээд хөл хөдөлгөөнөөс одоо хол байх. Тэгээ хүүхдүүдийн өвчний үед бол яалчгүй ингээд суурьшмал байгаад байдаг байхгүй ингээд олон нэгтршилтэй газрууд дээр ихээр л яг өвчин тусаад байдаг. Тэгэл одоо энэ өнгөрсөн жил бол коронавирусээс бол хөл хорой тогтоосноос бас өвчлөл ийм өндөр буурч юм гэдэг чинь хүн болгон эндээс нэг том зүйлийг ойлгоод аваасан. Ер нь гарыг яг зөв хариуцахаас урчих, гарыг тий зөв угаагаас урчихад л ер нь бүх зүйл маш сайхнаар ирэх боломжтой. Дээрээс нь бэлгүүн эмчмаа сая хэллээ шүү дээ. Тий сүүс хүн бүтээгдэхүүн, хүнс ногоо, мах эдгээр зүйлүүдэд сайн болгож одоо тий эрүүл хүнс хэрэглэх юм бол энэ суулгалт өвчнөөс хол байх бүрэн боломжтой байх нэ. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт маань бас хүрэлцэн ирээд ийм сайхан зөвлөгөө өгсөн бэлгүүн эмчтэй маш их баярлалаа. За тэгээд та бас ард иргэдэд зориулаад одоо бид хоёрын одоо хэлээгүй дутаа зүйл байх юм бол бас нэмж хэлээд бас өнөөдрийн нэвтрүүлгийг дуусгасаа гэж хүсэж байна. За тэгээд та бүхэн маань эцэг эхчүүд маань за хамгийн түрүүнд хүүхд тань тэ эрүүл байгаагаас өөр янз бүрийн эмгэг шинж илэрх юм бол хамгийн дөрөнд өрхийн эмнэлэгтэй хандах хэрэгтэй. Бити гэртээ тэ байж өөр хүний зөвлөгөө дагаж тэ толгой байруулах энэ хүүхдээ хүнд үед нь бити тэг цаг алдаарай гэж хэлмээр байна. Тэгээ мөн одоо энэ гар хариуцах, маск зүүх дадлаа бол байнга хөвшүүлээрэ гэж хэлмээр байна. За миний зүгээс бас дээрээс нь нэмж хэлэхэд альтрын бэлгүүний эмч маань хэлсэн 2-оос 4 настай хүүхдүүд маань бол яг ингээд шингэн алдаад яг их хэсэг үед нь бол хорсоолыг бас сайтар уулгаас гэж хүсэж байна. Бас дээрээс нь бол бид бүхэн бол яг шингэн алдалтай хүүхдүүд дээр бол ер нь бол 5 нас хүртэл бол цайрын бэлтгэл өг гэж хэлдэг шүү дээ. Тэгээд цайрын бэлтгэл гэдэг бол яг цогт тунгаар нь бол хүүхдэд бас өгөх ёстой. За тэгээд ер нь шингэнэ, цагаан будааны шүүс, тэгээд сайн уус ингээд ер нь хүүхд шингээ алдсан үед бол шингэний л гол нь өгөх хэрэгтэй. Тэгэнгუут лаяанда гизний одоо тий суулгалт өвчин нь лаяанда бол тэгээд идэгдэг тийм зүйл байгаа. Ямар ч байсан им тан хэрэглэлгүйгээр та өөрөө шингэн дутагдлалд оруулахгүй л бол хүүхдийг бол шингээ алдалтаас бол айлгах хэрэгтэй байна. Тийм учраас эцэгчүүдэд зөвлөө хэлэхэд хүүхд чинь шингээ алдалт одоо тий шингэн суулгаад эхлэх юм бол шингэний сайн нөхөд өгөх юм бол эрүүл болох бүрэн боломжтой. Тэг гэрээр эмчлэх бүрэн боломжтой шүү. За тэгээ анхаарал тавьсан явдал маш их баярлалаа. За тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэнд ингээ сайхан зөвлөгөө өгсөн бэлгүүний эмчтэй бас манай энэ иргэн бие аврагч эрүүл мэндийн нэвтрүүлгийг бас ивент итгэж байгаа сууд гэдэг амралтын газар байдаг. Сууд гэдэг амралтын газраас таны гэр бүлийг бас 30% хөнгөлөлттэй амралт хийж өгч байгаа. За баярлалаа. Ямар бэ? Гэр бүлээрээ сууд амралтын газар маань болохоор энэ манай Улаанбаатараас бол 56 км-ийн Чандман зүг рүү байдаг. За. Тэгээд Чандманы тийш явж байтал 56 км-ийн яваад яг баруун талдаа одоо ертөнцийн зүгээр бол зүүн талдаа гэсэн. Яг зүүн талдаа
айгүй гоё спорт заалтаа маш том зохицолбор байгаа. Тэнд бол арх тамхигүй орчинтой. Тэгээ гэр бүлээрээ очиод бол нэг өдрийг тий хэдэн өдрийг ч хамаагүй амрах юм бол маш сайхан тийм амралтын газар байгаа. Тэгээд амралтын газарт маань бас хүрэлцэн ирээд бас үйлчлүүлээрээ. Тэгээд хамгийн гол нь сууд амралтын газрын хамт олондоо захиралд нь үүрээдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд дараагийн дугаарт бас дараагийн дугаарыг бас хүлээгээд хүмүүс бас бид бүхнийг бас сайн үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Бэлгэн нэмжтээс амжилт хүсье. За баярлалаа. Маш их баярлалаа.